хоримтлал үүсгэх. Нэгт зарлаа бүртгэж хэмнэх боломжтой зарлуудаа чагсаа. Өөрийн 1 сарын зарлын гүйлгээнүүдэд дансаараа хий. Сарын дараа дансны хулгаараа зарлуудаа бүртгээд хэмнэх боломжтой зарлуудаа чигсааж дүгнээд сард хуримтлуулах боломжтой дүнгээ тодорхойл. 2-т хоримтлын зорилго болон зорилгоц дүнгээ тодорхойл. Хоримтлуулах дүн болон сард хуримтлуулах дүн тодорхой болсон тул хоримтлын тооцоолоор ашиглан хоримтлуулах хугацаагаа тооцоолж гарга. 3-т хоримтлуулах хугацаа тодорхой болсон тул хугацаатай хадгаламж нээ. Хадгаламжийн хүний орлого нэмэгдэх болно. 4-т хоримтлалаа автоматжуулж банкнд татга. Бүх арилжааны банкнуудад хоримтлалын автомат шилжүүлэхийн үйлчилгээнүүд байгаа. Банкн дээр очиод өөртөө тохирох үйлчилгээг идэвхжүүлээд л хоримтлалаа эхлүүл. 5-т хоримтлалаа хэрхэн өсөж байгаагаа хянахаа мартаоцай.